энэ дээрээ энэ нөгөө мастикэн буюу энэ хутгаар яг нөгөө замаас татж байгаа юм шиг тавьж өгнө. Одоо цоолтуурынхаа бүх нүдийг хааж тавих нь шүү дээ. Нүхнүүдийг хааж. За ерөнхийдөө бол яг нэг сав будаг бас нэг хавтанд хангалттай хүрэхээр 3 ширхэг сав будаг нэг багц дээр явж очсон байгаа. За тэгэхээр 5 хавтаа авсан хүн дээр 5 багц будаг очсон байгаа. 5 сав будаг очсон байгаа гэсэн үг. Тэгэхээр энүүгээрээ эхлээд ингээд нэг үе явчих нь шүү дээ. Сайн ингээд задлаад жоох энэ нэг зузаан болж байгаа эсгүүдээ энэ иш батлаараа дахиж ингэж хусаж аваад тэгээд дахиад ингэ тавих нь шүү дээ. Хөрөхгүй байвал сайн зузаан эсгүүдээ буцааж хусаж авч байгаа тавина гэсэн үг. Гэхдээ одоо яг энэ үзүүртэй юуныхаа хутганыхаа үзүүрээр энэ нөхрөө нь оруулаад яагаад гэж болохгүй шүү дээ. Нөхрөө нь зоогоод гэж болохгүй шүү. Яг ингээд дээгэр нь чийгэд яг ийм тэгшгэн яг замааск татж байгаа юм шиг ингэж битүүлж өгнө. За ингээд битүүлчихсэн нэг үе ингээд нөгөө холимгоороо битүүлчихсэн. Одоо дээр нь нэг сав алтан будаг өгч явуулсан байгаа. Тэр сав алтан будгаа 3 хуваана гэж тооцоорой. За 3 хавтанда. Тэгээд 3 хавтанда тэрийг нэг одоо хавтгай ам дээр асгаж байгаад ч юм уу 3 важгаад юу ягаараа. Одоо яг ингээ будцсныхаа дээрээс тэр алтан будгаа тавьж өгнө. За өөрсдийн чинь дууршуу. За хэрэг тавих нь. За би бол энэ тент нь ингээ оруулаад зүгээр чимэглэл маягаар ингээ оруулчихсан. Тэр маань яг бэлэн усны дараа энэ тэндээ гялцаж харагдана гэсэн үг. Зүгээр бодогч хурж ивэл та нар хамаагүй их тавьсан ч болно шүү. За ингээд ерөнхийдөө будгаа нойтон багт нь бид нар яг цаалтураа их стэйшн татаж авна. Их стэйшн зөвлгөөн татаад авчихна. Татаж авахдаа наашин цаашин доошин дээш нь хөдлөж болохгүй. Хөдлөх юм бол нөгөө нүхэнд орсон будагнууд маань хөдлөөд хэлбэр дүрс маань зүв буухгүй шүү. За тэгэхээр яг гоё ихц дэшигээ зүүлэн татаж аваад тэгээд цоолтураа сайхан усанд урсгаж угаагаад цэвэрлээ дахин ашиглаад байна гэсэн үг. За тэгээд бэлэн болсон зургаа бол сайтар хатан штэ ойлгомжтой тийм ээ. За ингэ болж байгаа юм шүү.